Энэ сарын үед манай орны бүх нутгаар ихээхэн дулаахан байлаа. Харин ус цагуур орчны шинжилгээний төвийнхний хэлж байгаагаар эх сард ч мөн харьцангуй дулаахан байх бол олон жилийн дунджаас их хэмжээний хурд тундас орох юм байна. За сарын ихээр бол ялангуяа зүүн талын ус нутгаар бол баг зэргийн цас орж явган шуурхтай байна. Зүүн хагастай хүүтвтер байх боловч цаашдаа бол бас эхний 10 хоногийнхоо одоо дунд өнгөртөл одоо хүүтний ярьж сулрах төлөвтэй байна. За тэгээд эхний 10 хоногийнхоо сүүлч мөн одоо 2 дугаар 10 хоногийн одоо эхэн болон 12-3-ны үе за 2 дугаар 10 хоногийн сүүлч 3 дугаар 10 хоногийн дунд үед бол нутгийн зарим газараар цас орно. Ялангуяа энэ хоногудад бол салхи эхэн нутгаар төр зур ширвэсэн говьдлынхаа нутгаар ялангуяа 2 дугаар 10 хоногийн сүүлч 3 дугаар 10 хоногийн дунд үедэд алтайн салбар уус харцуугтын өөр хоолоогоор бол салхины өвч 16-аас 18 зарим үед одоо 20-24 м/сек хүрч ширвэсэх төлөвтэй байна. За агаарын температур ерөнхийдөө бол эхний 10 хоног бол харьцангуй хүүтнээс сулвтар. За цаашдаа мөн 2 дугаар 10 хоногийн дунд үеэр ч гэсэн ер нь ихэнх нутгаар бол бас харьцангуй сулрна. За сарынхаа бус хугацаанд бол хүүтнээс чангарна. Ялангуяа одоо 3 дугаар 10 хоногийн дунд үеэс хойш бол хүүтнээс нэлийн чангарна. За энэ үеэр одоо идэрчсийн хөндөө, хөрөм бэлчээр, за дарахтын хотхор газруудаар бол шөндөө 29-с одоо 44 градус хүүтэн хонж, өдөртөө бол 28-аас 33 градус хүүтэн байна. Ойрын өдрүүд ихэнх нутгаар хүүтний ирж чангарч шуурах талаар мэдээлж байгаа. Энэ талаар бид тодорхойлсон юм а. За өнөө шөнө бол одоо говийн нутаг зүүн аймагуудын нутгаар бол энэ салхи одоо өчтэй салхи байна. 16-аас 18 зарим газараар 18-20 м/сек хүрч одоо ширвэсж шорон болон цэсэн шуурах шуурна. За өнөө шөнө одоо нутгийн төв хэсэг болон зүүн аймагуудын зарим газараар базаргийн одоо цас орно. Хүүтэрт өнөөдрөөс эхлээд одоо ингээм баруун аймагуудын нутгаас эхлээд 26-нд нутгийн зүүн хагастай хүүтнээс ч бол нэлээд чангарч байна. За цаашдаа 27-нд эргээд одоо дахиад баруун аймагуудын нутаг буюу Алтайн салбар уусаар 28-нд мөн Алтайн уус за говийн нутгаараа салхи бол нэлээд их байх нь. Энэ газруудаар бол салхины өвч 16-аас 18 зарим газараараа 20-24 м/сек хүрч одоо ширвэсж хүчтэй салхитай байх нь. За 27-нд баруун аймагуудынхаа хойцсгээс эхлээ 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, 29-нд нутгийн төв хэсэг рүү өрөөлвөл баруун аймагуудын зүүн, за төвийн бүс, говийн аймагуудынхаа хойцсгээр 30-нд нутгийнхаа зүүн хэсгээр бол цас орж салхины хүчтэй шорон болон цасан шуурга шуурч цагаар нэлийн докторгүй байна. Энэхүү ойрын өдрүүдэд хүүтэрч шуургатай байх боловч 12 сар гарангуут эргээд дулаарч эхлэх юм байна. Харин 3 дугаар 10 хоногт эргээд хүүтэрч хурд тундас орхожээ.